тээврийн гэрээ зурагцсанараа одоо Монголоос одоо ачаа бараа экспортын ачаа бараа наашаа Итали руу гарах, Европ руу гарах. Дээрээс нь одоо Европоос болон Итали улсаас бас манай улс одоо импортлдог ачаа бараа шууд явах юм боломж эрх зүйн орчныг бий болгож байгаа. Манай улсаас голдуу бол ноолуур одоо угаасан ноолуур, самсан ноолуур өнгөрсөн жил одоо нийтдээ 82 сая долларын одоо самсан угаасан ноолуур Итали улсад экспортлсон байна. Дээр нь бас үлэн гэдэс болон дотор мах мөн одоо баг зэргийн одоо хоньны мах ийшээ экспортоор гарсан. Тэр цаашдаа бол тээврийн салбар одоо ингэж харилцсан одоо гэрээ байгуулж хөгжснөөр одоо Европоор одоо дамжиж тээвэрлэх тээврийн эрх зүйн орчин бий болсон. Одоо иргэд аж ахуйн нэгжүүд одоо шууд ачаа бараагаа шууд экспортлох, шууд явуулах, хоног хугацаа хожих гээд маш их олон давуу талыг бий болгож